За сайн байна. Одоо энэ удаа хаана ирсэн бэ гэвэл Вьетнам улсад ирсэн байна. Яг эхний өдөр. Сая хасах 25 градусаас нэмэх 30 градус ирсэн бүр шатаж өгөхгүй. Энэ төрийн ордныхын энэ хажууд ирсэн. Энэ бичлэг юмудаа хараад энэ авсан жоохон танилцаа л Nó biết đẹp rồi, rồi biết ok rồi. энэ махаан вахаа. Энэ төрийн ордныхын хашаан дотор нь орж ирэхлээр ингээд 10 жилийн хүүхдүүд нь хүртэл ингээд үзэсгэлэн ч юм уу өөрсдийнхөө сургуулийн хөтөлбөрөөр ингэж явдаг юм шиг бай. Тэгээд энд нэг юм хоёр шиг танк. Одоо тийшээ яваад зонгоц юу гэдэг юм бэ? Байлдааны хуучны байшилтааны сүлгээ юм шиг байна. F5E гэдэг байлдааны сөнөх онгоц байдаг юм. Тэрийг очиж хараад. За энэ нөгөө нэг байлдааны сөнөх онгоц. Би бол бодох нэг бүр яг жинхэнэ юм бол жинхэнэ юм биш үү? Бодлаа байна гэж хараад ирсэн юм. Үшээ тэгээд хүмүүсүүд нь вьетнамчууд өөрсдөө ярьж маш их урам морыг дааруулдаг юм байна. Энэ хойно одоо төрийн ордныхон өмнө байдаг Ёлкын зогсож ах шиг байна. Одоо 12 сарын 13-ны өдөр ингээд бичлэгээс бэлдээд байж байгаа юм байна та. Тэгээд ер нь төрийн ордон гэдэг баг өдөрийн зориулцтай ингэж байдаг санагдлаа. Тэгэл туризм тэгэл хүүхдүүд тэр одоо харж байвал бараг цэцэрлэг хүүхдүүд юм шиг байна. Тийм хүүхдүүд аваад авчирсан. Тэгээд жуулчд нь орж ирэхдээ доктор нь ингэж явдаг жижиг автобусаар танилцуулга хийлгүүлж болно. Эсвэл өөрөөсөө яг над шиг ганцаар ч юм уу гэж орж иж бас болт юм байна. Өөрөнд тустай арай өөр өгдөг. Сая миний орж ирсэн чинь 40 мянган бан гэхлээр чи хэдэн өөр юм. Одоо яг өнөөдөр дэ нэг болохоор яг мөнгөний хашин дээр жоохон мэдрэл таавгүй. Тэгээ одоо нэг хэд онцоо гайг болчих واخа. Саяны төрийн ордны юмнаас гарч ирээд ийш одоо нэг дэлгүүр авах явжсан байхгүй. Тэгсэн чинь ингээд энэ одоо Мофетныхаа зам аа. Тэгээ энд бол явганы зам байгаа байхгүй юу? Зүгээр яг ингээд Мофетны зогсоод алгасан. Энэ өөртөө урсгал гэж байхгүй байгаа юм шүү. Тэгвэл шууд цаашаа явжснаа өөдөөс 2-3-аар орж ирж мөрөө. Энэ жоох аюултай цаа. Тэгээ бас нэг амар юм юу гэхээр заастаа амар үлдсэн юм. Замаар гарахад аюу юу юм байна. Ерөөсөө зам тавьж өгөхгүй. Тэгээ уучраа болоод гараалаа нэг. Хэд онцод гайг дасаад гарч. Сая бол гадаа бодож байгаа. Тэгээ хөлөө дайруулах гэдэг юм шиг. Зүгчтэй. Баса. Зочсон одоо очиж байгаа дэлгүүрийг очиж байгаа бай харуулнаа. Тэг хаашаа очиж байгаа хэлэхгүй те. Конг гэдэг кофе шоп гэдэг юм. Ишээ орж коконаттай. Coconut milkтэй кофе авч явж үзтээ. Ciao. Оо ямар гоё. Сайн хөтэй юм. Бидний дотор орчин аяга гоё юм байна. Яг энэ хөө хэсэгтээ үрийн ноход аацтай. Тэгээд ингэжсэн аа. Ишээ трактороо гаргаад юм байна. Танаас харуул. Вау. Ми чарэгдчихэнда. За очих кофегоос эхэллээ. За тэр авсан одоо кофег харахад ханд. Өнөөдөр юу вэ? Coconut milkтэй. Энэ болохоор ногоон будаатай coconut. Тэгтээ кофе биш гэх. Нэг кофе нэг тийм хүчтэй энэ арай амтан илүү кофентэй юм шиг. Хорлтны эсвэл ийш ч юм уу. Тэгсэн чинь ингэнэ сая судал ChatGPT-ээс асуусан чинь өндөгтэй кофе тэгээд за өндөгтэй кофеныхын талаар судалгаан дээр нэгсэн
1940 онд дайны дараа сүү хомсолсон чинь өндөгний цагаанаа орлуулж идэв гэсэн байна. Тэгээд тэрэн орж ирсэн газрыг харуулвал Конг гэдэг газар. Тэгээд ер нь энэ Вьетнамын кофе шопууд нь классик тэгээд юм минимал эсвэл нөгөө байгууллагатай юм тэмхүү идэвхтэй кофе шопын одоо юу авартай байдаг шээ. Энэ болохоор тийм ретро юм тий. Дөрөвний захиалга бүхэд харуулдаг намар намхан таацсан. Тэгээд дахиад явах та. Тэгээд жижигхэн самс дээр ингэ суугаад кофего уучт юм аа. One eternity later. Гацаар гарна гэдэг нугас аим хэцүү юм. Одоо энэ харагдаж байгаа шиг зөксөө зөөгөө хойдод орж ирээд тэг гэрэн дахиад ямар ч гэрэн дахиад зарим нэг газраас байд юм л да. A few inches later. Өдрөө ч бидэд одоо Вьетнамын дайны музей гэдэг ийм газар хөвөрсөн. Гаднаа ингээд юм хүү зуруудтай. Дотгошоогоод 1 2 3 давхартай юм байна. Хоёрдугаар дайны үед байжсэн. Jeep машинууд юм шиг. Дайны үед хөдөлгөөсөн. Нара цаацараадаг юм шиг байна. Тэр дээр ингээд ер нь хойд ямар байсан тэрийг бүр ингээд өдөд юм хэлбэрээр музей болгоод байгаа. Юу дотор юу юм бол ёо юу вэ? Саяны нөөна харуулдаг өрөөснийг дээрээс нээж харуулж байгаа юм байна. Тэгээд хэдэн 100-аараа ингээд яг хорт хангаланд оруулчихдаг гэсэн. гэж бодлоо шүү дээ. Тэгээд бид дээрээс нь хоол мод шиг байна. За энэ болохоор саяга автыг үзчихсэн бөмбөгнүүдийн өдрийн макет юм. Тэгэл бас авраг тав юм биш шүү. Үүч. Сүмэн сая идчихсэн гэдсэн. Сонгонд зөвхөн сая үзсэн. Дотор нь орж ирэхлээр энэ нүүд үрдэж яжсэн бүх тийм зургууд амар зураг байна л да. Тэгээд зарим нь харуулж болохгүй баха. Дараа нь өөртөө шайлж үзэхлээр заавал энэ музейд орж ирээд үзчихэл байгаа. Тэгээд сошиал дээр тавих юм бол ер нь шууд баахаар амар юм. Энэ бооч гэсэн барыг харуулж болохгүй баха. 2 hours later. Зам гарах гэж байна одоо. За. Яа. Anxiety, keep on trying me. I feel it quietly, trying to silence me. Yeah, my anxiety can't shake it off of me. Somebody's watching me, and my anxiety. Solo, no mojo. I bounce back, no pogo. За, нөгөө зоо парк дээр яваад ирсэн. Одоо тэр нэг амттай мопедээр явах гээд энэ график гэдэг таксигаар нь мопед дуудсан. Ер нь Вьетнам хүмүүстэй ингээ зөөр нэгт нэг тийм ууртаа царайтай юм. Тийм сөрөг зэтэй тийм хүмүүс юм байхгүй.